эсхий түүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан үлдэж гэнэ уу? Оо сайхан үлдэж гэнэ үү. Сүрэг тарган сайн үлдэж гэнэ үү. Сайхан үлдэж гэнэ. Эсхий туурхтан нэвтрүүлгээрээ танаас өмнө дээрээ нэг 4 хончлоо. За сүрэг тарган сайхан үлдэж гэнэ үү? Сүрэг тарган сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж гэнэ. За аймгийн авраг малчин болсон одоо баяр үргээ. Баярлалаа та бүхэнд. Улсын авраг малчин болоорой гэж өрөөе. Тэр ирвэл Эргэн уулзах юм даа. За сүрэг тарган сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж. За баяр үргээд гэр бүл дээрээ л одоо явдаг хөдөлмөр шүү дээ тийм ээ. Сүрэг тарган сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж гэнэ үү та? Сайн явцгааж байна уу та? Оо тавлаг сайхан. Энэ жил одоо хэр өвөл болов? Энэ жил сайхан өвөл байна. Сайхан үлдэж гэнэ. Засгүй. Ааха. Өвстэй сайхан өвөл. Танай яшаал цас багтаа юм аа тий? Манай энд засгүй шүү дээ энэ жил. Ааха. За хонь маань бэлчиж гэнэ үү? Хоньон одоо бэлчээж байна да. Энэ уртлын одоо цастаа чи говалтаа нутг уу? Тий, говалтаа. Аймгийн хасгатай. Хаагаараа зааглаж гэнэ одоо. Одоо энэ ингээд завхан гол урсж байгаа. Завхан гол мөн одоо энэ явж байна. Одоо энэ хүнээр урсж байгаа. Сумынх одоо хамгийн захын малчин айл юм биш үү? Та манайх. Тий. Оо зөв. Завхны цагаан жилүүд говьстай жаргалан таашргуурыг заах. Ааха. Өөрийгөө сайхан танилцуулаач. За. Сайхан аймгийн авраг малчин болсон ба сайхан 5 хошуум малын сайхан буян. Алдар нэрийг өөр эзэндээ сайхан хардаг, улс их орондоо сайхан үр шимээ сайхан өгөөл явдаг энэ мал сүрэг гэж. Энэ мал сүргийг бас дагаж л одоо нүүдлийн соёл явдаг. Энэ нүүдлийн соёлыг ганц өвийг тээж яваа. Монголын тэр өв соёл, өв ухаан, ёс заншлууд энэ малчны хотонд л байдаг. Үнэхээр л одоо малчин төв маань Монголын хамгийн сайхан бахархал бас өв соёлыг тээж явдаг юм сайхан малчин төвөнд талархаад илэрхийлье сайхан. Баярлалаа. Сайхан өөрийгөө сайхан танилцуулсан. За намайг Жимэд давгийн минь дээр гэдэг. Би одоо 96 онд 8 төгсөөл. Тэгэл мал малсан. 2000 он цэргийн алба хаагаал 2006 онд айл болоод тэрнээс хойш би дагаал өдний хүртэл тэгэл маллаа. Аав ээжийнхаа өвийг дагаал залгамжлал өвлжөө өөр буугаал ингээл явж байна да. Өөрөө одоо хэд хүрчээ та? Одоо 73 хүрч байна. 73. Тий. Үүн одоо аймгийн авраг малчин болсон байна шүү дээ. Тийм байна. Баяр жил байна. Миний хүү яг хоёр нь малдаар байгаа юм. Ааха. Тэгээд тэр нь хамгийн том ах нь тэр мөнч нэг удаагүй малдаар гарч ирээд энэ мөн бол олон жил маллсан. Бид хоёр яг ёстой насаараа мал дагсан. Ааха. Манай ээж аав гэж маллж ийсэн. Тэгээд манайх нь ер нь цөмөрөн хоёр нагц миний аав 3 авраг малчин, улсын авраг малчин байсан. Оо удмаараа. Удмаараа. Тэгээ яг би бас энэ үндэ баярлж ил байдгийг. Мал маллж байгаа, малчин хүн болж байгаа юм яах вэ юм уу бас нэг маллаад байвал бас зүгээр л дээ гэж бодтгол байсан. Тэгээ энэ мөн яах вэ бас. Өвөг дээжийнхаа сайхан буйны бөөрийг манаал тэгэл үр хойч үр хүүхдүүд нь сайхан ингээл маллал энэ өв соёлоо сайхан тээгээд явна гэдэг сайхан. Тий. Нэг сайхан бахархал юм да. Одоо 5 хошуу малтай байна. 5 хошуу малтай байна. 5 хошуу малыг одоо тэгэл маллахад бас тэгэл 5 өөр ухаан орно үз. Оо тэгэлгүй яг уу тэгэл 5 өөр ухаан өөр ажиллагаа тэгэл ер нь л бас нэлээд бэрхшээлтэй шүү дээ. Амаргүй. Цагнааргүй маань тэгэл дэрсэн. Ангал ажиллаж яадаг өвлийн хөтөн зуны халан гэхгүйгээр л хөдөлмөрчөөд болсон. Алга болсон ч тэгэл тэрнийхээ урдаас тэгэл яг л одоо үр хүүхчгээл ер нь бодож малчин хүний тэр сайхан сэтгэлийг сайхан тий. Хил нэвтрэхгүй ч гэсэн малынхаа сэтгэлийг уншдаг гэж байна. Өстой үнэ. Цаашны сайхан зорилго юу вэ тань? Одоо тэгэл маллал бас л тэгээд одоо цолонд хөрнө гэсэн бодолтой байна. Тэгээд маллаа өсгөөд үржүүлээд уламжлалаа тааш өвөө тэнтэй тэгэл маллаачихгүй гасгөөд. Чанартай малыг маллахын тулд ямар ухаан бас хэрэгтэй байдгийг ариун сайхан туршлагаасаа залуу сайхан хойч үедээ бас сайхан өөрийн туршлагаасаа хуваалцсан шүү дээ. За би ч одоо тэгээд богийг ер нь бог гэлтгүй бас эцэг малыг жаа хаалсаас авдаг. Тий. Тэгвэл одоо баян өнгөрийн баян өндрийн ухаан байна надад. Тэгэл энэ Сүхбаатарын Муканы азарг байна. Тэгээ энэ говьлтайн дэлгэр ёо эрдэнэ азарг. Яг уу тий зүгээр нэг айхтар шууд юу яг цус олдуулаад чанаржуулаа тий. Зөв. Тий дарви азарг байна.
Тэгээ Эрдэнэ язаргаваа бас гайгүй бас малаа эцэг малын би цусыг холдуулах айл болохоор л тэгж л малдаг даа. Бодлогыг байна. Тий, дотроос нь тавьдаг юм. Энэ хойно одоо хаанах үйлдвэр өнөө? Хойно одоо манай нутгийн хонё. Нутгийн хонё. Ирлүү ноглон яг Монгол. Монголоор. Тэгээ ер нь яг гуцыг бол бас жоохон бас л алсаас авдаг. Тий аймаг алгасч бас. Нэг хуцыг ер нь одоо ингээд ер нь малын эцэг малыг хэдэн жил болоод ер нь сольж яваад их сайн байдгийг. Би бол 2 жил л 50 сольдгийг. 2 жил бол. 2-аас илүү тавьдаг. Эргээ төл нь орчдөг. Тэгээ чанар малын чанар мууданд авч яарна. Тэгээ болж л бол 2 жил тавиад богийг төлөөд байхад яа сайхан болно шүү дээ мал бол аян да. Оо зөв. Намайг чимэд давгийн бүхтэд гэдэг. Энэ цагаан жил ус дэлгэрөөгийн малчин. Энэ жил одоо дүүтгэн айл үйлжиж байна. Оо зөв. Энэ жилийн одоо энэ гарч байгаа морин жил сайхан жил гарч байна. Өвлийн сайхан өнтэй орлоо манай нутаг. Засцуудгүй. Ер нь сүүлийн үед манай нутагч ер нь засцуудгүй сайхан байгаа шүү дээ сүүлийн 2-3 жил. Ерөнхийдөө манай энд жоохон тийм байгалийнхаа юу хангаагаа хоссон. Хангаагаа хоссон нутагтай. Жоохон сүлжүүт нүүрлж мэдчих тийм өвсийн гарц жоохон муудаж байгаа сүүлийн үед. Эхэндээ бол манийг баг жоохон байхад сайхан байдаг байсан. Энэ талч одоо халиу өрсөн шарын мал байдаг байсан. Одоо бол жоохон багтаад байгаа шүү. Өвс. Дэлхийн цаг үе өөр болж байна. Гэхдээ бол малын туурай юу бол манай нутагт малын жоохон гайгүй цөөтөрхөндөө ирнэ. Тийм учраас бол гайгүй ер нь болж л байна. Малаа маллахад манай нутагт. Хангаа дэлхийн сайхан дойлоо дүүрүүс. Малчин хүний сэтгэл гэдэг чинь тэнгэр байдаг шүү дээ. Зарим цаг үе дандаа сайхан байхгүйсаа бас давн туулах тийм бэлтгэл тийм зүтгэлтэй л байх юм шүү. Тэгэл ерөндөйгөл энэ мал мална гэдэг чинь ерөөсөө тэгэл зогсоо зайгүй одоо нэг ажиллаа дахин давтан хийгээл ингээд мянган мэрэгжлийн эзэн гэдэг чинь мянган мэрэгжлийн эзэн гэдэг чинь үнэн шүү. Өглөө босоод урдхан давтаж хийгээл байж байдаг. Байгаль дэлхий сайхан байвал сэтгэл тэнгэр байдаг. Байгаль дэлхий жоохон цагаагаар жоохон гавчивал бас жоохон тиймэрхүү байдаг. Мал малж байгаа хүн чинь Тэгэл жилийн дөрвөлөр л цаг нарыг мэдхгүй л ажилдаг. Дөрөнгөлөлд өвтөөж явдаг гэсэн соёл юм шүү дээ. Асар том соёл. Энэ соёлыг л одоо тээж явуулд одоо хүмүүс одоо тэгээд малаас гарч байгаа түүхий ид маань нэг жоохон үн ороод энэ төрийн боддог малаас гарч байгаа түүхий ид л жоохон ашиг юу байна. Тэгвэл малчиг хүн цалин авахар байна да. Тийм байна. Энэ жилээс бол яг мал манай нутагт бол яг малын бахан үнэтэй болцоос түүхий ид нүг байна. Ер нь бол Монголын нийт бүх аймагуудаар л одоо ерөөсөө нийтээрээ л одоо хоньны ноос одоо арь ширчил ер нь бол хаягдчиад байгаа. Хаягдч байна очоод. Одоо тэгэл хоньны ноос ашиг шимийн хаягдчихдаа зэрэгдэл ямааных нь ашигтай байдаг болохоор амтны чи ямаагаан дүтггүй өсөж байна. Ноо дураан дагж байна. Бахаан дагж байна. Хонь бол одоо зөвхөн мах ашигладаг болоод нэхийг нь ашигладаг болчиход шүү дээ. Сүүлийн үед сүүлийн хэдэн жил дээр үед чинь бол нэхий үнэтэй байл шүү дээ манай нутагт. Одоо болоод хиймгүй болчиход яг. Одоо энэ үнийг бодоо тэгэл бас энэ тэнд үйлдвэр барьж яах гэж юм байл бас болдог байл өтэй хөрхий. Одоо явцдаа тэг бас нэг юм шийдэх болов гэж боддгийг. Гэхдээ одоо буураад одоо мэдэндээ буураад нэгдлийн үед одоо ингэж хоньны ноос ингэж хаягддаг. Хаяалаа гэж. Хоньны ноос нэхий ёстой байх. Амьсгалыг хайддаг байсан. Амьсгалыг. Бусдын бол бүрэн ашигладаг. Бүрэн ашигладаг байсан. Одоо бол заримдаа
гутрамаар утгдахынгүй энэ ч одоо нэг ингээд овоо цайд хаяа. За тэгэл ноол уурал яхав тэ нэг жаахан юутай болохоор малын асиг шимэд ерөөсөө ганцхан энэ ноос юун дарал байна. Малын нэхий ноол. Одоо таны тэр одоо нэгдлийн үед одоо бас л хоньны ноос өтгий малын туурай иврич бүр хаяхгүй шүү дээ. Улсын эдийн засгийн эргэлтэнд оруулаад нэг хүн одоо тэдэн грамм үнээс тэдэн грамм ноос авах шүүгээд. Одоо баг энэ хашаанд байгаа энэ дотор нэг хөх өврич хүртэл аваад дээшээ домоол ингээл ямар ч гоё цаг үе байсан. Яарих. Одоо ингээ эргүүл ахмадууд ингээд ярьж байгааг харахаар үлгэр домог биш яваад байгаа байхгүй. Саяхан жилийн өмнө энэ одоо. Хэдэн оны үед байсан нэгдлээ үеч одоо. Одоо нэгдлээ үеч чинь 80 оноос өмнө байсан шүү дээ. 80 он. Тэгэхээр хол биш шүү дээ тий. Тэгэхээр урсад уул уурхаа гэж байхгүй. Малын юу одоо энэ үрждэг уурхаа. Дахиад тугуул ишиг нь гараад ирнэ. Ингээл одоо тэрийг улсын эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байсан. Одоо тэгээд энэ залуу малчид их жоохон ховор болж байна. Одоо ховор болохоос өөр яах вэ? Улаанбаатарт бол одоо их нүүдэл хийж байна. Малын түүхийн эд одоо өнгөө болоод ирэхээр чинь тэгээд энд ямар ч тэр малчин хүн цалин авах байхгүй шүү дээ. Малчин хүнийг цалинтай байлгахын тулд яах вэ гэхээр малчдын энэ одоо энэ түүхийн эд энэ ноос одоо энэ одоо нэг 5 аймгийн түнд одоо улсын томхон үйлдвэр хэрэгтэй байна. Одоо жижиг дунд одоо хувийн үйлдвэр ш. Улс өөр ингэсэн үйлдвэртэй байгаад тэрийг бүрэн экспортлоод тэгээд малчдын түүхийд үн ороод энийгээ гадны улс орлын эдийн засгийн эргэлтэнд оруулаад явбал энэ одоо мөн их 5 хошуу мал их буян өнөөдөр бид нар ингэж явах бол Монгол биш юм шиг байна. Тийм байх уу? Тийм ястаа. Одоо ингэ хариу туршлагатай хүмүүс энэ ахмадууд одоо яг тэр үед яаж одоо мадын аймыг бүрэн ашиглаж ирсэн тэр улсын бодлого тэр цаанаасаа нэгдлийн үед сайхан байсан байхгүй юу? Болдог бол тэр үеийн хүмүүсд нэг уцаагаад энийг цаг байдгийг тавьдаг. Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэн сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахад том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн утас 77 тэгс 77 өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс амт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. Дүнжин гарав худалдааны төвийн 175 дугаар павильонд бүх төрлийн цагаан эдэ болон орон нутгийн үндэсний үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүү, тараг, өрөм, хоормог, уураг, ааруул, аарц, холимог тос, цагаан тос, шар тос, борц, чицэргэн, анс, жимс, хэвийн боов, боорцог, бор арван гурал зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Хаяг Дүнжин гарав худалдааны төв 175 дугаар павильон. Холбогдох дугаар 99 45 66. Мөн манайх малчтаас цагаан эдэг байнга худалдан авч хамтран ажиллаж байна. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоог ламп солих, нүур солих, ледлийг солиулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэдэг үлдээсэн манай бодлого. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр байна. Цэмбэ авто. Нэвтрүүлгийн ивент төгчээр эргэлт бүрэн итгэл даах сонголт. Nots компани. Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хялбар. За нэг манай сууцч энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-20 минутын дотор угсарч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, 4 удирлын шийдэл, халуун хүйтэн аль ч улиралд ашиглах боломжтой Батбүх хийцтэй
найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Мөн очиод өгсөрч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү их хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 8870 ТГСТ3 91 тэгтэг 88 22 85 85 85 51. Таны бие өвдөж эрч хүчгүй болсон мэт санагдаж байна уу? Манай биоэнергийн төхөөрөмжийг өдөр бүр хэрэглэж биенийхээ дулааныг зохицуулаарай. Хөлөө ердөө 30 минут тавихтал биеийн дулаан 1 хэмээр нэмэгдэнэ. Эсийн үйлдвэрлэлийг дэмжин, эсийг шин тэжээлээр хангана, эсийг хүчил төрөгчөөр хангана. Биед хэрэггүй хог хаягдлыг зайлуулна, урчлын арилгана, судас тэлэх үйлчлэгээ үзүүлнэ. Булчин суллаж амраан, өөхий шатааж тураах үйлчлэгээтэй. Арьс чангалж хөгшрөлтийг удаашруулна. Бодисын солилцоог идэвхжүүлэн дархлааг сайжруулна. Үе мөчний өрсөлийг дарж өвдөлт нандаана. Манайхыг Баянгол дүүрэг 3-4-р хороолол өргөө кинотеатрын замын урд 9-ийн А байр цагаан өргөтгөл. Утас 8011 6910. Нэвтрүүлгийн ивент төгчээр ГГ Гоёл брэнд. Монголын уламжлалт өв соёл, зүү ороож ойсон арьсан ширэн бүс. Нарийн гар урлал, ур ухаан, чимэн тансах хийц, бат бөх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан. ГГ Гоёл брэнд. Манай авч цаанчлуутих. За энэ утгыг. Тий явчихж байгаа. Тэгэл одоо сайхан гэр бүл дээрээ л. Тий гэр бүлээ. Эцэдэл одоо гэр бүл дээрээ л одоо аймгийн авраг малчин шүү дээ тий. Тий. Хамт гэрийн 2 хүн л одоо байгаад шүү. Харин тэгээд байна. Эдний 2 хүүхэдтэй байхгүй юу? За сургууль соёл. Тэгээд том нь ноднын сургуульч утсан. Одоо тэр авраг дээд сургууль гэж юм байна. Нэлээд том биштэй ч хүн байгаа юм. Тэгээд одоо готод байна. Уул нь болдог бол энэ мөн зарж ямаар ах юм. Тэгээ тэр мөгөж өөрийн бодохтой зэрэг сургуультай явахаас аргагүй юу. Одоо нэг охин энэ жил 11 дугаар ангид суугаад байна. Одоо тэр бас байхгүй бодтаар нь явтаар. Тэгэхээр энэ хоёр зүйлх нь. Хоёулахнаа бүртээ маллаа тэгээд яваад идэв юм бэ. Яваад байдгийг одоо би чадaltaй байх үедээ эднэрт чинь зөндөө нэмэр болчих юмсан, чадлахыг хийх юмсан гэдэг байсан. Одоо хүчрхээ байх юм лээ л да. Одоо тэгээд хамартдаг 5 ямаагийн 73 л хүрч байна. Одоо та яах вэ? Одоо залуудаа хийх юм байцсан тэгээд. Тийм шүүл юм. Тэгээд заримдаа хийчмаар л бодогдох. Тэгээд чадал хүрхгүй л болох гээд байна. Насаар хийсэн хөгжсөн зүгээр суухгүй. Хөлгүй болчихоор ч гүнжиг хэрэг алга. Хөл байхгүй тэгээд тусалчих гал яах. Одоо ийшээгээ адуугаа бэлчэн, ийшээгээ тэмээгээ бэлчэн. За тэгээд хойнд богмал үхэргээд. Тийм шүү дээ. Энэ одоо тэгээд бас том бодлого шүү. 5 хушуу мадыг мална гэдэг бол энэ 5 өөр ухаан гараад. Энэ бэлчээрийг өнөөдөр ийшээ явсан маргааш ийшээгээд энэ 2 хушуу мал байсан бол бас нэг учиртай. 5 гэдэг чи одоо хот төрөн малыг одоо малж яана гэдэг чинь асар их одоо ачаалал малчиг хүн ирнэ дээ. Тэгнэ үү та. Байгаль дэлхий сайхан байх юм бол 5 бас учиртай. Тий. Үеийн олон байгаль дэлхий цаг ууртаал манай чи мэдэж байгаа юм шүү дээ. Манай чинь малын сайн муу малдах чинь дээд тэнгэр мэдэн шүү дээ. Хөх тэнгэртэй. Залбирч. Дэрэг дуул устаа өргөлөө тэгээ болно гэж. Тэнгэрийн аясаар. Тэгээ сүүлийн үед гэтээсээ тоо бол одоо нэг сонирн биш болчихлоо. Одоо ер нь чанар болчиход байх юм. Тэгээд тоо биш чанар гэдэг чанарыг бариад яхаар бас нэг тийм амьдрал ахуйд хөрөлцөхгүй амар бодогдоод. Тэгэхээр малчин төмөн гэдэг бол одоо хадтун хүүтэн энэ уур амьсгалтай газар одоо сүрж явдаг. Энэ Монголын эзэнгүү газар нэг эзэн болж сүрж явдаг байхгүй юу? Эх орноо хүнсээр нь хангаж яваа малчин төмөн. Монголынхаа хамгийн том нүүдлийн соёлыг хайрлах хамгаалж яваа малчин төмөн. Тийм учраас та бүгдтэй эрүүл их сайн сайхныг хүсэн ирэж байна. За баярлалаа. За сайхан баярынхаа сайхан мэдлэгээ үргэлжлүүлэх үү гэдэг. Баяраа сайхан уулзтаа. За ингээд манай нэвтрүүлгийг одоо дэмжиж хамтран ажилладаг байгууллага. Энэ одоо хүүгийнхэн нэвтрүүлгийг дэмждэг байгууллага. За. Goodwill гэдэг энэ гурвалжин будаа байна. За нэг гарын бэлгэр буураад өгье. За 5 хошуу мал 10 будаа шиг арилж болтойгоо. Эцэг өвгдөөс дамжсан ирсэн сайхан нүүдлийн соёл нь үеийн үедээ мөнхөд болж үлдэг. За тэгээд та хоёрдоо улсын авраг малчин болоорой гэж сайхан ерөө. Тэр ерөө сайхан. Шуны сайхан дэлгэр цаг үед нэг эргэн сайхан уулзъя. Нэг 3 өдөр хонд явна би. Намар нэр садлан авна. хадлаа авахаар ургаах бол тий.
Нэвтрүүлгийн ивент төгчээр Trillion Effect компани эрүүл эко сонголт Goodwill. За ингээд өнөөдөр аймгийн авраг малчин болсон Минд баяр 7 сар нарынхаа шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энд хүрээд өндөрлж байна. Ингээд бид бүхэн одоо дараагийнхаа айлуудад шагналаа гардуулахаар мордох гэж байна. Ингээд та бүхэн маань инх байж мөнгө чаргаарай гэдэг ирүүлгийг төвшүүлээд дайраад ирэхэд талаа шиг буцаад ирэхэд улаг шиг байгаарай. Ингээд та бүхэндээ Баатар ундаг гэх юм сайхан дуугаар ая дууны мэдлэгээ төвшүүлээд За энэ сайхан өдөр бас нутгийн зан олон нөө цуглуулж хан дүүсээ цуглуулад бас энэ аймгийн авраг малчин гэмээр хэрхэн хүндтэй цолыг хүртэж байгаа баясгалан болон түүний эрүүлэн сайн сайхан мөнгөний хүсье. Тэгээд ингээд баярт өдрийн мэндийг та бүхэндээ одоо хамтран хамтлагч байгууллага ерөнхий боловсролын сургуулийн хамт олонны зүгээс одоо аймгийн арга болсон Жавцугагийн малчин баясгалангийнхаа гэр бүлд одоо ингээд гарын бэлэг гаргуулахаар хүрэлцэн ирсэн. Хүлээж авна уу? Яа, сүрэг тарга сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж байна да. За, сүрэг тарга сайхан үлдэж байна. Сайхан. Та сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна.
Энэ жил хэрэг өвөл болж байна. Өө энэ жил үнтэй сайхан өвөл болж байна уу? Сас багтай юм. Хангаангаа хоссон сайхан утдаг байна. Тий. Одоо дээш энэ хавaalтай аим гэнэ. тий одоо ингээ манай цагаачлуудаа сууршаан гуйлтай нутдаг. За сүрэг тарган сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж Мал сүргэн дангуу. Го. За сумын авраг малчин байж байгаад аймгийн авраг малчин болж байна тий. За баяр хүргээ та баярлалаа. Мал сүргэн 10 будаас өршөөд бас сайхан аривжиж Point малны шин буян шиг ариун байх болтугаар. Тэрээр бол малсан хүн гэдэг цаанаа тэгэл ихэд буян хүртдэг. Тий. Тэгэл одоо олон жил малсны одоо хөдөлмөрийг л одоо үнэлж байна тий. Тий. Сурцсан аймаг. Намайг Батэрдний Баясгалан гэдгээ. 1982 онд төрсөн. Өвөө эмээтэйгээ 90 онд сургуульд ороод. За. 4-р анги төгс 94 он гэж гараад тэрнээс хойш тэгэл одоо 30 гаруй жил малж байна да. Энэ одоо таана өвлжээ юу? Өвлжээ. Зөө. Танаа хүү юу? Манай. Тий. Баг нь. Баг нь. 1010 онд би тэр айл гэрлөө тэр 3 охин нэг бантай. Зөө. За сан байна уу? Сайхан өвлжж байна уу? Сайхан болж. Сургууль нь Эрдэнэ өвлнээр үү? Хичээл амарсан уу? Амарсан. За сон бана ирээдүйн улсын авраг малчин байж шүү дээ. За гинэ. Гар нь гарч ирэх нэ их том. За. Заавдаа өгчин. За. Аав нүнээс нүрэлэх юм байна. За өгөөл юм нэг үү. Ээжтэй өгч байна. Ингээд өгдөг байхгүй юу миний хүн? За одоо ах нь ингээ авнаа. За. За өгдөм байхгүй юу миний хүн? Энэ одоо болно. За. Эдэн настай. Одоо гарантай. Өдөө ингээд 10 сард авах. Ширэг тий. Тий. Өдөөний хөлтөд тэгээд дасцсан агаартай сайхан. Эрүүл агаар. Тий. Сургууль амарсан. Сургууль өдрөө ээж аав дээрээ тусалж байна. Тий, өнөөдөр л амарлаж байгаа. Манай энэ чөлөө авчаад. Аав ээж нь аль бүтэх юм. Манай аав ээж цагаачлуутай явсуу дөө. Ахтуу тэгээд төрөл хатан тийм одоо аймгаас байна одоо тэгээд сумын засаг дарга урдын дарга сургууль цэцэрлэгүүдээс одоо хүндэтгэл үзүүл сайхан шагналыг бас сайхан гардуулж сайхан тойрж явдаг юм байна. Бас энэ бид нар бас явж байгаа таарлаа. За тэгээд бас сумын дээр 3-4 хоног зураг авалттай ажиллаж байна. Малчтынхаа бас нэг амьдралыг бас нэг бодит амьдралыг энэ сум орнуудынхаа өв соёл өөх төөх мөн одоо тэгэл одоо сургууль цэцэрлэгээр бас нэвтрүүлэг орж зураг авалт хийлээ бид нэр. Тэгээд энэ ард түмдэл зориулсан одоо нэвтрүүлэг юм да. Тэгээд одоо ингээд бид нар чинь ингээд 4 жил явж байна уу да. Үздэг үү манай нэвтрүүлэг? Үздэг. Амьдрал хэрэг ойрох юм гаргаж байна. Ер нь малчтай хандсан зөвл юм хийж байгаа. Одоо ингээд өөр орж ирсэн тий. Яа энэ манай нэвтрүүлгийн дэмжин хамтран ажилладаг байгууллага. За. Goodwill брендийн Шарбуда байна. За аймгийн авраг малчин болсон байна. За баяр хүргэе. За. Шарбудагаар одоо ямар хоол иддэг вүлээ? Зөндөл хоол иддэг үү? Яста хавар их сайн биз. Шарбудатай борцтой цай гэл. Тий. Бидний одоо нэвтрүүлгийг сайхан дэмжиж, биндээ бас тусалцаа үзүүл. Малчин төвнийхээ бас нэг олж байгаа бас нэг айл болгонд явахад бас нэг манай бүтээгдэхүүний гарын бэлэг болгоод өгч өрөө гэдэг эдний хамт олноос ингэ. За Goodwill-ийн хамт олонд бас их талбай. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент төгчээр Trillion Effect компани эрүүл эко сонголт Goodwill. Яруу зүйл компани Best хачир стандарт гар дүслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салаад, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ орон нутаг зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаа бодол стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачираар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Meratorg, Черкизово компаниас дахиад гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг.
Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айлөрөх албан байгууллага найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчлэгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Нишин Oilio Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Нишин Oilio албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е амин дэмээр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ. Тосны шингээлт багтаа, шарсан, хуурсан болон бусад хоолнуудад элчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй, байгалийн амтыг хадгална. Утас 9442 9990 7676 55 85. Оргилуун мөнгөн аяг. Уламжлалт ур ухаан, гар хийц, технологийн дэвшилтэд үйлдвэрлэл бүхий тансаг бэлэг. Стандарт шаардлага бүрэн хангасан мөнгөн аяг. Баяр ёслол, хурим, төрсөлтийн баяр, төрсөн өдөрт онцгой дурсгал болно. Хийц хэмжээ, өргөн сонголт доогоор худалдаалагдах ба мөн таны хүсснээр захиалга авна. Түүх, ур ухаан, гоёлын тансаг мэдрэмжийг мэдрээрэй. Амьдралын онцгой мөчүүдээ оргилуун мөнгөн аягаар чимээрэй. Хаягныг хүнсний хор мөнгөн завьяатай байрны баруун захад Gold дэлгүүр 8 9-р лангуу. Утас 90 11 17 18. Нэвтрүүлгийн ивент төгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай. Нэвтрүүлгийн ивент төгч Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд. Ивент төгч Биелэг хүнс компани Монгол уламжлалт зоог жинчин бууз банш өв соёлоо дээдлээ. Нэвтрүүлгийн ивент төгч Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд. Ивент төгч Биелэг хүнс компани Монгол уламжлалт зоог жинчин бууз банш өв соёлоо дээдлээ. Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэн. Бэрсүүд жүржийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 TG-2 88-3 5311. За танаа том охин уу? За сайн байна уу? За сүрэг тарган сайхан үлдэж гэнэ үү? Хэддүгээр анги уу? Сайхан үлдэж байна. 10 дахь анги. Өнөөдөр сургууль амарцсан уу? Аав ээжийнхээ сайхан баярыг хуваалцах гэдэг. Төлөө аваад ирсэн үү? Тий. За сайн байна уу? Танаа охин уу? Тий. За сүрэг тарган сайхан. Нэгдүгээр анги манай. Хэддүгээр анги уу? Нэгдүгээр анги. Нэгдүгээр анги. За. Монголын сайхан өв соёлоор хайрлан хамгаалж Марсалга маддаг таваа. Танай гэр бүл сайн сайхныг хүсээрөөё. За тэр ирвэл Юугаар ингээд ташмдор ингээд ирсэн та нар ч ажлын амжилт хүсье та. За баярлалаа тэгээд. Зуны сайхан дэлгэр цаг үед нэрх бах. Тэгэхтэй нэг сайхан тухлаад нэг сайхан. Зуны цагаан эдэг бас яаж хэрхэн хийдэг юм бас нэвтрүүлгээр бас нэг эргэн уулзах сайхан өрөөл тавь. За тэр бол Ирээрээ тэгээ. Хол орын жочид бас ихтэй байх шиг байна те. Ая дууныхаа бас мэдчилгээг өгөхөөр сэтгэлийн сайхан үгээ амжуулахаар бас байгууллагууд манаас ирсэн байна хүмүүс те. Тэ. Алтан уран ус гэмээр сайхан дуу өргөн барья.
Эрдэнэт мал сүргээ адуулан малдаж аймгийн аваргын энд хүрсэн баясгалан дүүдэ баяр хүргэе. Одоо мал малхад бас гэр бүлийн хүний оролцоо гэж бас өндөр байдаг. Ингээд долгор сүрэн дүүдэ баяр хүргэе. За аав ээжтэй бас тусалдаг. Урлаг спортоо авахчтай хичээл сурлагандаа сайн ийм хүүхдүүд нь одоо баяр хүргэе. За бас хүүхдүүдэд дэмждэг аавд нь баяр хүргэе. За бас ээжүүд нь баяр хүргэе. Ингээд улам их өндөр амжилт гаргаарай гэж энэ өнөр өтгөн энэ гэрүүлд амжилт хүсье. За тэгээд дуусах юм. Чи доол шимтэй амжилт. Хайлан сэмжирэх цосандагаал хаварын өнгөн цохор вэлээ шармалчдынха алдарыг өргөөд хангинам төлөн учин вэлээ зон түмэн цэцгэн дагаад Only ongon nombile, sosalan taat oyangurgot hukasho ochangarile, nalar shargal narandagat namare. Koçitaga uyangurgot hallon oçengevile saçençek sasandagat olingongon sarambi
За та бүхэндээ баярлалаа.